Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гарсан аимшигт хэрэг. Одоогоос 30-аад жилийн өмнө зэвсэгт хүчний 123 дугаар ангийн зэвсгийн агуулгын харуулын байранд 2 удаа автомат ажигласан чимээг болжээ. Энэ буудлагыг хинч мэдсэнгүй. Өглөө захирагчдын турандаа Батцүрэн Ховд аймгийн Нах яамны хилтэст бүрэн зэвсгэлсэн 3 байлдагч харуулын цэргийг алаад зогтлаа гэсэн онц төгшөөртэй мэдээлэл өгөв. Хилцсийн дараа гурандаа бөхчүүлэн ноцтой хэргийн газарт шалгалт хийх ажлын хэсгийг яарвчлан томилжээ. Ажлын хэсгийг гурандаа бөхчүүлэн өөрөө ахалж аймгийн прокурор Даваажав гишүүдэд цэргийн тусгай төлөөлөгч Хошууч Баяраа, ахлах төлөөлөгч Цагдаагийн Ахмад Даваасүрэн нар ажлын хэсэгт орж шалгах ажиллагааг нууцлалын өндөр зэрэгт авч үзэж байв. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хорооны зэвсэг склад галт хэрэгслийн агуулга объектод харуулд гарсан 5 цэргийн 2 нь харуулын байранд буудагдаж алагдсан. 3 цэрэг нь орос ураггүй бүрэн зэвсгэлсэн тус бүртээ 120 сумтай 3 ширхэг АКМ буутай сураггүй алга болсон тухай мэдээлэл цацав. Тэднийг очих үед хороо төгшөөрийн тохиогоор байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орж зэвсгийн агуулгыг зэвсгэлсэн цэргүүдийн хүчээр 2 давхар бүсэлсэн боловч ямар ч үр дүн гарсангүй. Анхны бүслэлтийн шалган нэвтрүүлэх шуургага эрсгийнхний бичиг баримт жолооны үнэлтхийг наривчлан шалгаж цааш нь утсан холбоогоор хэсгийн жижүүртэй холбоо барьж оруулж байгаа нь айдас төгшөөрт автсан арга ядсан ажиллагаа мэт боловч сэтгэл зүйн хувьд элдвийг бодоход хүргэж байв. Ажлын хэсэг хичнээн яарч байвч уг шалган нэвтрүүлэх байрнаас цааш 3 км 500 м яваад 2 дахь бүсэлтийн нарийн шалгалтанд орцсон аджээ. Энэ хэсэг нь зэвсгийн складын эргэн тойрныг 1.5 км радиус тогтоосон бүсэлт байсан бөгөөд энд холбоо ерөнхий цэргийн мэргэжлийн голдуу офицер цэргүүд богино долгионы радио станцтай байгаа нь таних тэмдгээр ялгагдана. Зэвсгийн харуулын байр нь складуудаас 400 м-ийн зайд газар доорх нөхөн байруулгыг цэргийн төлөөлөгч тайлбарлаж өгчээ. Харуулын байрны үүдээр явах чиглэлийн замаар ортол хурандаа замаа орхиж харуулын байрны араар нь тойрч байрны ард зогсохыг шаардаж зам заав. Жолооч хурандаа хоёрын хинхэнд нь зэвсгэлсэн хүмүүсийн бууны байгуулахгүй гэсэн бодол төрнө. Одоо болтол зэвсгэлсэн хүмүүс харуулын байранд хориглолт хийж бүгсэн байж магадгүй гэж болгоомжилж байлаа. Харуулын байрны ард хамгийн түрүүнд нь ажлын хэсгийн машин, түүний ард цэргийн ангийн зэвсгэлсэн офицер байлдагчид бүрэн зэвсэгтээ бууж байгаа нь дайн тулдаанд шууд орж байгааг харуулж хүн бүхний сэтгэлд нэгийг бодогдуулав. Тухайн үед цэргийн анги нэгтгэлд гарсан хэргийг цагдаа нутаг зэвсгэрийн харьяаллаар шалгаж цэргийн прокурорч шилжүүлдэг байсан учраас хамгийн түрүүн цагдаа нар хэрэг гасран газар руу нэвтрэх болжээ. Ингэж Ахмад Даваасүрэн хинч нэвтэрч чадахгүй аимшигт газар руу эхэлж нэвтрэх болов. Хэргийн газрын үзлэгийг ерөнхийгөөс наривчлан хийх чиглэлийг сонгож Даваасүрэн үзлэгийг явуулж амжив. Хамгийн хачирхалтай нь зэвсгэлсэн 3 байлдагч дээр хэдэн давхар зэвсэгтэй дайчид бүслэн хааж байгаач заавал эхэлж ганц цагдаа оруулж буйн утга учиргүй санагдана. Хэрвээ зэвсгэлсэн дайчид бүгж байгаа бол жижиг тулдаан болох нь гарцаагүй. Гэтэл зэвсэггүй ганц цагдаа явуулж буйн хачирхалтай аж. Даваасүрэн Ахмад эхний удаа харуулын хамгаалах объектыг ерөнхийд нь үзээд харуулын байранд орж үзлэг хийх болов. Эргэж харахад зэвсэгтэй цэрэг офицер хурандаа нар хол тэр тусмаа гинтийн буудлаганд арай өртгөөргүй газар зогсжээ. Хинч нэвтрээгүй харанхуй ангил руу төрүүлж орох, хаалга нээж яаж орох зэрэг Даваасүрэн нарийн бодож боловсруулан хаалганы бариулаас бариад тэрхэн мөчөд эргэж харахад бүх хүмүүс айж түгшсэн харагдав. Хоёрч цэрэг буугаа чиглүүлэн суун шагааж хурандаа офицер алхам ухарч зогслоо. Ахмад Даваасүрэн хаалгыг маш хурднаар онгойлгон ухасгийн орж хан таширлан ажив. Чимээгүй байсанд модонд малгайгаа өлгөж цохиулахад юм тас хийх шиг болоход цэргүүд газар эвтгэн харагдав. Хариу чимээ гарсангүй тул Даваасүрэн цохиж харвал цонхны бүдэг гэрэлд нэг цэрэг наараа түшээд сууж нөгөө нь нааран дээрээ хөвтөж байгаа харагдав. Өөр зүйл ажиглагдсангүй. Хаалга салхинд хаагдахад бүсэлсэн цэргүүд мөлхөж гүйж ойртон ирэв. Салхинд хаалга ахин онгооход эрэлхэг зоригтой 2 цэрэг золтой шүрчгсэнгүй. Үнэндээ тэд айгаад мэгдсэн байжээ. Харуулын байранд үзлэг хийхэд наарны өмнө сууж буй цэргийн төрүүчийн хөлний өвдөгнөөс чихний омог сэтэлж орсон дээд доод шовны хооронд сумны 9 шарах байсан ажээ. Хэвтэж буй цэрэгт цээжний тус газар 5 сум багцалж орсон учраас тэр дороо нас барсан юмсанж.
Харуулын байрны хананд цэргийн утсан холбооны индуктор дуулахтай та 57 аппарат нэг шугамд холбоогүй байв. Галт Зевсгийн бүх складны лац ламптай түүний эргэн тойрон үзлэгийг явуулж дуусаад даваа сүрэнг эргэж гарч ирэхэд золтой бодчихсонгүй. Бусад хүмүүс сая орж ирэв. Гэрэл зургийг авч протокол өчиж хөндлөнгийн гэрч прокурор нарт уншуулж гарын үсэг зурулж үзлэг дууссаныг тэмдэглэв. Энэ шөнө Зевсгийн харуулд баг төрөөч 4 байлдагчийн хамт томилогдсон байжээ. Оны хувьд халагдах цэрэг 2, бусд нь шин цэрэг. Гэтэл халагдах 2 цэрэг алагдсан байдаг. Ингэж харуулын ахлах төрөөч баг дарга учир үйл мэдэгдэх шалтгаанаар нэг цэргийн хамт алагдсан байгаа нь сая л тодорхой болжээ. Цэргийн ангийнхан сая л зарим зүйлийг ойлгон бужигнож эхлэв. Даваа сүрэн Зевсгийн агуулгын эргэн тойрон улам мөрийн эрэлт гартал харуулын байрнаас баруун хойд зүйг чиглэсэн Бакал гутлын мөн эсгийг гуталтай 3 хүний мөр цасан дээр тодхон дурааж үзэгдэнэ. Энгийн хүний нүдэнд энэ мөр ажиглахдаггүй юм. Цагдаагийн офицер даваа сүрэнг мөр хөөхөд түүний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй 2 офицер 4 цэрэг АКМ буу агсан дагах нь илэрсэн сэжигтэй байг устгахад бэлэн байгаа нь тэр ажээ. Гэтэл 240 сумтай АКМ буугаар зэвсгэлсэн 3 алуурчны араас ингэж мөрдөх нь амь сүрсэн тул дааны золиос байлаа. Өвлийн богинохон өдөр дуусч харанхуй болж буян тоолыг гатлан цааш машин унаа явах аргагүй болсон ч даваа сүрэн цааш явсаар байлаа. Түүний аюулгүй байдлыг хангах офицер цэргүүд хоцорч үе шогшиж зэрэгцэн ирэхэд дүрм журмын дагуу тэднийг ардаа явахыг шаардав. Цагдаагийн Ахмадын энэ зоригмог шийдвэр тэдний гайхлыг төрүүлнэ. Хэрвээ отолтонд орвол Ахмад нүд нэрмэх зур суманд сийжүүлэх төдийгүй офицер цэргүүд ч устж болох аюултай байв. Оргодлуудын мөр нэг хадны нөмөрт сууж байгаад тойроо байдлаар бутсан бололтой тул хот руу яарвчлах хэрэгтэй ажээ. Ахмад даваа сүрэн тэргүүтээ цагдаагийнхан хотын ойролцоох газар түр саатаж үүр цайлгаад нар тусах үед өндөрлөг уулан дээр гарч харуултав. Гэтэл нэг цэрэг жалга руу гүйж ороод алга болоход бүсэлж авчээ. Жалганаас ахиж гарч ирэхгүйг бодоход тэнд бүгж байгаа нь тодорхой. Даваа сүрэн офицер цэргийн хөтөлтөөр үлтээгээд 25 метрт онох чадалтай Макаров буу халаасандаа хийж цасан дундуур мөлхөв. Хэрвээ Ахмадд аюул учрвал цэргүүд галлахаар зөгчээ. Ахмад даваа сүрэн мөлхсөөр жалган төгч очоод бууга гарган гитэн очоод үсрэн орж гараа өрг бууж өг гэж хашгирав. АКМ бууга тэрэн жалганы мухард сууж байсан цэрэг 2 гараа өргөв. Түүнийг тууж гаргаж иржээ. Тэр бэрчгсэн төдийгүй хөлн хөлдсөн тул хөдөлж чадсангүй. Дараа нь орогдол цэрэг халааснаас АКМ бууны замаг гаргаж өгөв. Тэр нөгөө хоёрынхоо бууны замгийг авч шөнжин тэнж төөрчгөөд энд сууж байсан аж. Анхны мөрдөн байцаалтаар орогдол байлдагч бат сайхан ингэж мэдүүлв. Халагдах цэрэг төрөөч 3, 2 шин цэргийн амт Зевсгийн мананд гарчээ. Шинэ 2 цэргийн ээлжгүй мананд гаргаж амарч байх үед нь зугаагаа гаргаж индуктор дуулахтай та 57 утсан холбооны дуудлагын гарыг эргүүлж утасны 2 үзүүрийн нэгийг аманд нь зуулгаж нөгөөг шээдэг сувагт нь холбож биед нь хувьсах гүйдлийн битүү холбоо үүсгэж дарчлаан зовоожээ. Энэ тамлалтанд 3 удаа орсон 2 шин цэрэг сүүхэ гарган тамлагч хал цэргүүдийн амийг хороосон байлаа. Харин энэ байлдагчаар хоол хийлгэж гал төлөвлөж байв. Тамлуулж хорссон 2 байлдагч тис чадалгүй төрөөч цэрэг 2-ыг буудчихад айж самдран зогсож буй байлдагчийг бит хоёртай зам нийлбэл яв. Эс нийлбэл үүрт энэ хоёртой хамт нойрсох болно гэж тулгажээ. Ийм тулгалтанд орсон галч цэрэг зэвсгэлсэн 2 алуурчны хүчин давтагдаж зам нийлэн оргосон юмсан ч орогдол цэрэг Батсаахны хөлийн 10 хуруу хөлдсөн тул түүнийг эмнэлэгт хүргэж өгөөд алуурчин 2 цэргийн араас Ахмад даваа сүрэн хөдөлжээ. Бүтэн өдөр шөнө эрен сурвалжилсны хүчинд Ховд хотын Атахай Согоотын өрөмдмөл худгийн дэргэд гал төлсөн 2 цэрэг сууж байгааг олж тогтоосон байна. Алуурчин цэргүүдийг бүсэлсэн цэрэг цагдаагийнхан цагаан хоолоогоор бууж өг гэхэд тэд ч гараа өргөв. Хуучин цэргийн тамлалыг даалгүй эцэстээ дэглэгч хуучин цэргүүдийг галсан бат Наранхуу нарыг аймгийн мөртөнд тойроод Улаанбаатар руу шилжүүлсэн байдаг. Цэргийн прокурор шүүхээс галсан бат Наранхуу хоёрт үйлдсэн хэрэгт нь 6 сарын дараа цаазын ял оноосон юм.